Бидний хувьд одоо бас нэг талаар бол одоо маш их шахуу жил байлаа гэж би хэлмээр байна. Тухайлбал одоо ажил хөдөлмөр эхэлж байгаа хүмүүсийнхаа бүлгийн төлөөлөл болж одоо сонгогдсон гишүүний хувьд мэдээж хамгийн түрүүнд одоо энэ боловсрол эрүүл мэндийн салбараас ахуулаад цалингийнх нь өрсөлдөх чадварыг бол дээшлүүлчихье гэдэг энэ санал шаардлагын дагуу бол бас тодорхой ажлуудыг бол бас хийж ажиллаа. За үүний үр дүнд бол одоо бас засгийн газраас за их хурлаас ч гэсэн одоо төсөв батлахтаа боловсролын салбарын ажилчид, эрүүл мэндийн салбарын ажилчид гэдэг хүний хамгийн ойр байдаг энэ чухал суурь салбар болсон ажлынхаа цалин хөлсийг бол одоо нэлээд бас боломжийн байдлаар бол шийдсэн. За үүнд бол одоо бас миний магадгүй одоо сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүл зорж ирсэн ажил маань нэлээд одоо амжилттай хүрлээ гэж бодож байна. Төсөв эдгээр одоо бас тийм сайн байгаа ч гэсэн бид нар бол боловсролдоо эх жил одоо боловсролын жил болгох одоо санаа санаачлагыг бас хамт гаргалтсан дэмжсэн гишүүний хувьд бол стата байна. Гэтэ энэ маань одоо төсөв маань одоо сайхан бүрдэж манай одоо бидний хүүхдүүдэд хичээл ном заадаг ирээдүйг нь бэлтгэж байгаа хүүхдүүдийн одоо багш нар болсон. За мөн ажилчид те нийтийн хүмүүсийн цалин маань нэмэгдэн. За бидний эрүүл мэндийн үйлчлэгийг залгуулж байгаа. Одоо эрхэм баялаг одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мянган ажилчид, эмч, совилогч ажилтнуудын цалин хөлс орлого нэмэгдэнэ гэдэг дээр бол ажилласан. За хоёрдугаарх нь бол одоо тэтгэмжийн асуудал. Оны эхнээс л ахуулаад эхэлсэн. Тэтгэврийн одоо зээлийг хязгаарлах шийдвэр бас гараад үнэтэй уялд бол ахмадууд маань одоо зээлээс зээлийн хооронд бас амьдардаг хүмүүс. Нийт ахмадуудын маань 67% нь бол одоо ямар нэгэн байдлаар бол тэтгэврийн зээлтэй. Тийм учраас энэ хүмүүсийн асуудлыг бол одоо шийдвэрлэх тал дээр л ажилласан да. Тэгээд одоо оны бүгсэн дээр одоо бас бүрэн одоо шийдэл 100% бас гаргаж одоогоос гаргаж чадаагүй гэдэг нь юу вэ гэхээр одоо бас дахиад одоо бас хэсэг үйл ахмадуудтай одоо зээлээ ингэ шийдмээр байна тэгмээр байна. Гэхдээ ер нь бол одоо бодит тодорхой үр дүнд хүрсэн. Амжиргааны баталгааж доод төвшин хасаад үлсэнтэн зээл олгоё гэж хэлсэн. 2-3 удаа шийдэл гаргаад за тэгээд их хурл байнгын хороо засгийн газар за ерөнхий сайд гэдэг одоо их хурлын дарга гэдэг бас энэ асуудал нэлээд ач холбогдол өгөөд тэгээд ер нь бол яг зээлийн асуудал дээр бол нааштай шийдлүүд гарсан. Хүүг бол тодорхой хэмжээгээр буулгахаар боллоо. За тэтгэврийн зээлээ бол бас одоо дээд нь 12 сар л өгнө гэж хэлсэн шүү дээ. Тэгээд энийг бол одоо одоогор бол дунджаар 18 сар болгож байна. За зарим банкуд бол 36 хүртэл олгож байгаа. За хугацааг нь бол одоо бас жоохон тавьж өгсөн нь бол тодорхой хэмжээ сар болгон гар дээрээ үлдэх мөнгөтэй байлгах зорилгоор бол одоо энийг л дундын хөлбөр болгож шийдсэн. За үүнд бол одоо маш олон ахмадууд маань бас боломжийг нээж өгсөн. За ийм асуудал байна. За 3 дугаар тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх тал дээр бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гишүүдтэйгээ нийлж санаачлаг гаргаад ингэ ажиллалаа. За гэд энэ бол одоо хамгийн их нөгөө олонний одоо эрх ашигтай холбоотой асуудал. Яг харахгүй энэ асуудал төр бол одоо биел дуурахгүй бол өөр хин дуурах уу. Тэн чиглэлээр бол одоо бас тодорхой үр дүнгууд гарлаа. За мөн одоо хуулиуд нэлээд олон одоо бас хуулиуд дээр одоо хамтарч одоо санал гаргалаа. Одоо цусны доонор эд эрхтний шилжүүлэн суулгах тухай хууль. За мөн одоо гэр бүлийн одоо хуулийн дээр одоо бас тодорхой саналуудаа өгсөн. За татврын хуулийн дээр бас суурь дээр нийгмийн даатгалын зарим хуулиуд дээр бас ажлын хэсгүүд дээр ажиллалаа. За одоо хамгийн сүүлдэхэд одоо шинжлэх ухааны тухай хууль дээр одоо ажлын хэсэгт нарахаар саналууд тавьж байна. Тендерийн хууль гэх мэтлийн хуулиуд дээр бол нэлээд ажиллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлаар үйл ахуйн тухай хууль, үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль гэдэг энэ хуулиуд дээр бол одоо бас ажиллалаа. Ийм л одоо тодорхой хийсэн ажлыг бол нүдэнд харагдаж тэргээ те. Мэдээж нэг нэмэрт бол одоо бид нар энэ хөдөлмөрийн үнэлэмж буюу баялагын одоо энэ шудраг хуваарлтыг бий болгоход иргэн болгонд одоо баялаг хүртдэг байгаасаа энэ ойлгоогоос ахуулаа те. Миний одоо хармаанд яг надад ямар өгөөчтэй юм гэж иргэд асуугаад байна шүү дээ. Тэгэхээр тэрийг аваачаад одоо хэсэг бүлэг одоо хүмүүс хүртдэг тэр баялагийг зорилгол хээл ахвал баялагын хулгай те энэ зүйлүүдийг хүртдэг хүмүүсийг нийт иргэдийн тоон тоогоол дунджаар нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн тэт болон нацаа гэдэг нь бол өөрөө нэг тэр утгагүй. Тийм ч утгаараа одоо би бас 2026, 27, 28 одоо эх 5 жилийн төлөвлөгөөнд маш тодорхой саналууд оруулсан. Цалин хөлсийг
одоо жил болгон энтэрчүүлж нэмэгдүүлэх, тэтгэврийг одоо шинжлэх. За мөн дээрээс нь одоо хувь цааны ногдол ашиг те баялагын одоо санг одоо нэмэгдүүлэх, үр хөөжийг сайжруулах ийм асуудлууд санал өгсөн. За тэтгэврийн реформыг бол одоо үргэлжлүүлнэ. Тэтгэврийг ямар ч байсан одоо өвлүүлдэг болох суурь их усыг тавьсан. Одоо хувийн тэтгэвэр даатгал гэдэг. Эргээ та бид ч гэсэн одоо ингээ харахад залуу байгаа хүмүүс 20 30 жилийн дараа тэтгэвртэй гарна шүү дээ. Энэ үед тэгэл нэг юм 6-700 мянган төгрөг буюу ядуурлын игнэнтийн шугам буюу түүнээс доошхон дээрийнх нь байдаг ийм одоо ирээдүйг бид бий болгомооргүй байна. Тийм учраас бол одоо залуучууд маань тэтгэврийн асуудал бол нэг хэдэн эмээ өвнөний асуудал жоогт харж болохгүй. Та бидний асуудал өнөөдөр татвар төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс маань ялангуяа одоо 1980 үе түүнээс хойш төрсэн хүмүүс бол хэдэн төгрөгийн тэргээл буцаагаад авах байхгүй. За хувийн тэтгэврийн даатгалын одоо юу байна? Үйлдвэрлэлийн ослон мэргэжлийн шалтгааллах өвчлөлийн одоо сан байна. За мөн одоо тэтгэврийн үр хөөжийг нэмэгдүүлэх, асрах совилох үйлчилгээ. Асрах совилох нь халамж боломж гэж ерөөсөө бити бодоорой. Та бидний дийлэнх нь бол одоо тэтгэвртэй гараад одоо өнөөдөр 47% нь манай ахмадуудын 47% нь ганц бие ахмадууд байна. Нийт ахмадууд. Тэтгэврийн одоо харж суудаг, ганцаардлын өвчтэй гэсэн. Ирээдүйн прогнозыг аваад үзэхээр одоо хүүхдүүд нь гадаад сурах гэдэг юм, өөр салбарт ажиллах гэдэг юм ингээд хүмүүс өшөө илүү одоо ганцаардах те ийм одоо прогноз таамаглал одоо судалгаа бол бий. Тэгэхээр үүнд нь зориулаад илүү хүнлэг буюу одоо тэр хүнд одоо үйлчлэгээ үзүүлэх даатгалын үйлчлэгийг бол одоо өнөөдөр шийдэн байна. За татврын шинжилгээний хууль дээр бол нэлээдгүй ажиллая гэж бодож байгаа. Одоо манай залуучууд яагаад гадаад яваад байдгийг гэхээр өөрийн гэснээр орон байртай болчих юмсан. Хүн шиг нэг одоо хэдэн төрлийн цалин аваад өөр хүүхдээ нэг сургалтын төлбөртэй ийм зүйлүүдийг ингээ хадгалчих юмсан гэдэг л ийм л бодлоор. Яг нүунийг хэлэхэд нэг ганц хоёр өрөө байрны одоо юунд л зорж их орноо хайж гадаадад очиж баялаг бүтээж өгнө гэдэг чинь бол одоо тун харамсалтай байхгүй. Тэгэхээр орон сууцыг суучлах хөтөлбөр дээр бол маш их анхаарай гэж бодож байгаа. Ер нь бол нэг 5-аас 15 жил ажилласан хүн бол наад зах нь орон сууц авах юм болцлыг хангадаг орлогод нийцсэн орон сууц гэдэг. Эргээд харсан чинь нэг орон сууцны зарим хөтөлбөрүүдийг харахаар дийлэнх нь чинэлэг хэсгэр бас явсан байна. Алдаа. Залуу болсон хүмүүс болсон байна. Гендерийн харьцаа хөдөө бол маш их алдагдсан байж байна. Тийм учраас энэ тал дээр бол одоо бас нэг жоохон залуучуудын байнгын хорооны хувьд бол одоо дэмжиж ажиллая гэдэг ийм бодол байна. Хөдөө бол дэд үтсийг татъя. Хөдөөгийн болсон хүчин баг шимж төрийн албаа хаагчдыг доктор суршилтай байлгахад бас дэмжиж ажиллая гэдэг. За аялал жуулчлалыг хөгжүүлье. За өвлийн спорт гэдэг одоо манай сая ингээд судалгаа аваад үзсэн чинь маш олон хүмүүс гадаад руу хүүхд амарангууд аваад ингээд хэдэн зуугаар баг одоо нэг Вьетнамын нэг аймаг болтлоо бий болсон байна шүү дээ. Энд чинь өөрөө бидний нүүрсээ зарж болсон мөнгийг эргээд гадагшаа валют урсгахад бол асар хэр явж байгаа. Тэгэхээр бид нэр өвөл болоод ирэхээр утаанаас хол хүүхдүүдэд аваад ингээд амар совилох газар тун ховор байна, үнэтэй байна те. Тийм учраас одоо миний хувьд одоо өөрөө хөсгөлийн хүнч тэр ягаад хөсгөл нуур те түүнийг дагсан одоо энэ үйл ажилдаг сайхан хүүхдүүд нь цан чаргаар гуулгаад, кантигаар гуулгаад эмээ өвнөр нь одоо тэнд очиж амраад бас боломжийн үнэтэй байлгах те. Өөдөөс нь өвлийн аялал жуулчлал Монгол руу одоо хэдэн мянгаараа хүмүүс бас ирдэг. Ийм боломжийг бий болгох юм бол бид нэр хөгжинэ. Үйлдвэрлэлүүдийг хөгжүүлмээр байна. Тэгэхгүй бол сумд очихоор дэлгүүрээсөө одоо юм алга шүү дээ. Тэгэхээр тэнд ямар ажлын байр байх вэ гэдэг. Тэг ингээ бодохоор миний ярьж байгааг та нар анзаарч байгаа нэг хүн тойрсон юм яриад байгаа. Тэгэхээр яг харахгүй би бас ингээ малчин ч гэсэн ажил хөдөлмөр эхэлж байгаа. Баг шимчээс ахуулаад Монголдоо сайхан ажиллаж амьдрий гэдэг энийг л тал талын бодлогын дэмжлэгүүдийг бол хиймээр байгаа. Тэгээд Монголын төр бас одоо доктор суурьшилтай нэг талдаа Монголынхаа эрх ашиг дээр тэр ямар ч улс төрийн намаа нэгдэг угаасаа л гэж би бодож. Тэгэхгүй болохоор улс төрийн намууд ингээл хит улс төр хийгээл ингээд ирэхээр Монголын эрх ашиг дандаа хохирсон байт юм байна. Ягаад гэхээр энэ их баялагд шунсан засаглал ингээд амтсан юм олигарх бүлэглэл хит ингээд буруу тийш явах юм бол ард түмэн л хохирно. Магадгүй биднэрт ямар ч баялаг байхгүй байсан бол төрлөө орох гэж шундаг хүмүүс байхгүй болох юм шүү дээ. Тэгэхээр одоо төр өөрөө харин байж болох хамгийн сайн одоо боломжийг л иргэддээ өгөх. Энэ одоо бодлогыг хиймээр нэлээд хүнлэг хүний эрх гэхээсээ илүү зах замбараагүй сошиалоор бие биенийхээ гутаанд оромжил талцаж хуваагдана гэхээсээ илүүтэйгээр бид нар яг ажил хэрэгжтэй бодит судалгаатай. За тэгээд бие биений хүндгсэн цөөхөл монголчууд шүү дээ. 3 сая монголчууд тэгэл одоо Монгол хоорондоо ив итэл байгаасаа гэж бодож байна. Монголчуудын аж амьдралыг дээшлүүлэх тодорхой бодит одоо юм ажлуудыг л одоо төлхөө хийндэ. За тэгээ Монголын одоо ахын дүүс за ард иргэд аж ахуй нэгж байгууллагууд за
та бүгдтэй бол одоо шинэ ондоо бүгдээрээ эрүүл байх нь их чухал байна. Эрүүл их байгаарай. Эрүүл мэндэд их анхаарал хандуулаарай. За мөн одоо илүү их боловсролог, оюунлаг байгаасай. За ив итэй байгаасай. Ивээс илүү одоо хүчтэй байдгүй гэдэг шиг ив итэй бай гэдэг маань бид нэр Монголынхаа эрх ашигтайд нэгдэж чаддаг. За хэдийдсэн одоо улс төр цаг үе олоогүй одоо элдв янзын өвмэн, элдв янзын одоо уур бухимдал гэж улам л энэ нийгмийг стресстүүлэх ийм зүйлээр битгий ороосаа тэгээ шинэ он маань өнгөтэй сайхан гарах байхаа гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ хичээцгээе. Биднийг бол одоо монголчууд дээр нь жоохон боломж олгохчод маш их тийм ухаалаг хэрсэн хүмүүс байдаг. Гадаад дотоодын ч гэсэн бас олон хүмүүс нэг цаанаа тийм ухаалаг хүмүүс байдаг юм байлаа монголчууд их тийм дайчин юмд нэг тийм хайрцагдах дургу хайрцагалч үзэх гээд хэрэггүй юм шүү. Тийм учраас бол энэ хүмүүсийг бол одоо илүү их боломжийг олгоо сэтгэлгээг нь одоо дэмжиж өгөөд одоо ингээ юмараа тэгээ манай хойч ирээдүйн үе маань ч гэсэн залуучууд маань маш их тийм хэрсүү болсон байлаа. За мөн одоо манай энэ ахмад буурлууд маань ч гэсэн эрүүл энх байгаасаа урт удаа настаасаа гэж бодож байна. За хамгийн чухал нь нийгмийг нуруунд дээр үрж байгаа манай дундаж бас цалингаа цалингийн хооронд ажил үүргээ гүйцэтгэж явж байгаа хүмүүст өшөө илүү олон боломж ирээсэ. Бүгдээрээ одоо хичээцгээ тэгээд болохгүй байгаа, бүтэхгүй байгаа зүйлээ бол одоо бид нэр өхөн засаж янзлаад явна. Тэгэхээр төр за иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагууд эвдээ сайхан байгаасай. Тэгээд шинэ он маань одоо гай барцад багтаа тий аюул осол багтаа. За илүү эдийн засаг маань сайжирсан ийм одоо жил болоосай гэдгийг хүсэн ирэж байна. Тэгээд бүгдэнд шинэ оны минь төргий дараа жил уулзцаая.